Сайн бацгаана уу? Намайг Батэрдний бүрэгдцэг гэдэг би Хүсгэл аймгийн их улс суманд төрж өссөн. Энэ жил их засаг олон улс их сургуулийн их засаг хуульчин сургуулийн 4-р курсын оюутан. За миний сонирхол гэх юм бол урлаг болон спортоор хичээлэх сонирхолтой. За хизээ нэгэн цагт мэргэжлэрээ ажиллагаад миний нэгэн давуу тал, миний нэгэн зэвсэг болж өгөх юм болов уу гэж бодож байн хичээллэж түүнийг хөгжүүлдэг. За жишээлх юм бол би хүн биатлетикийн спорт болон волейболын спортын 1-р зэрэгтэй. Урлагаар гэх юм бол ятаг, морин хуур, гитар хөгжим тоглох, зам дуулах, бүжиглэх сонирхолтой. Миний ирээдүйн мөрөөдөл зорилго гэх юм бол би тогтворч суурьшилтай ажиллах явцдаа би практикт олж авсан мэдлэгийг илүү баттгаж, магистр болон докторийн зэрэг суралцах зорилготой байдаг. За илүү наривчилж ярих юм бол би Их Британий Умард Ирландын нэгдсэн мод улсын нийгэм улс болох Шотланд улсын Эдинбургийн их сургуульд суралцаж тэнд суралцаж ирсэн эрдэм мэдлэг боловсрол тухайн улсын соёлыг буцаад Монгол улстай авчирч хэрэгтэй зүйлсүүдийг нь төвийн дэлгэрүүлэх, за мөн Монголдо ирээд эрх зүйн туслалцаа үзүүлж чаддаг, за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслалцаа үзүүлж чаддаг, багч гэсэн тус тэмээ үзүүлж чаддаг тэм чадварлаг эрх зүйч болохыг хичээж зорж суралцаж байгаа. За ингээд яг энэ зүрх зорилго мөрөөдлөлөө биелүүлэхэд хамгийн түрүүнд би эхлээд доктор суурьшилтай ажиллах хэрэгтэй. За энэ ажиллах энэ хүсэл эрмэлзэлт минь нэгэн хэсэг болж зуйчлал болж өгөх зориг сангийн нэгэн тэтгэлэгт одоо зориг сангийн хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөр нь болохоор залуусын доктортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрөөр дамжуулж би ажилдаа болж чадсанараа буцаагаад би практикт олж авсан мэдлэгээрээ цааш улам дэлгэрүүлэн сурах, мөн өөрийн миний тус хэрэгтэй байгаагийн нэгэнд туслах, эрх зүйн туслалтаа үзүүлж чадах гэх зэрэг хүсэл зорилгоодын маань нэгийнх нь бэлэг хэсэг болох ёстой болох юм аа. Тэгээд энэхүү төсөл хөтөлбөртөө хамрагтахаар зориг гаргаж өөрийнхөө танилцуулгыг илгээж байгаа маш их баяртай байна. Ингээд та бүхэнтэйгээ хамтран ажиллаж өөрийнхөө хүсэл зорилгоо биелүүлэх эхлэх цэгийг тавина гэдэгтээ маш их итгэлтэй байна. Тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.